Их нэлгсэн эрүүл мэндийн үндэсний төв 4 хоногтоогоос 3 сар хүртэлх 16 нера Pina Perpetual гэдэг юмд хордон хэвтэн эмчилүүлж байна. Өнгөрсөн баасан гарагт ус эмнэлэгт үзүүлсэн хүүхдүүдэд эмчийн зүгээс сэтгцэд нөлөөтэй Pina Perpetual эмийн хүүхдийн тунгаар бичиж өгснийг Монос их нэлгс эмийн санч алдаа гарган том хүний тунгаар өгсөн учраас тухайн эмийг хэрэглэсэн нера хүүхдүүд хорджээ. Тус эмийн сангаас нийт 23 хүн энэ эмийг авсан гэж хэлж байгаа ч одоогоор нийт 16 нера их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчилүүлж байна. Үүнээс 2 нера биеийн байдал хүндхэн учраас эрчим тэмцэлгээний засаг дэмжлүүлж байна. Мэндийн үндэсний төвд 9-ний 12 цаг 35 минутын үед бол эхний өвчтөн маань ирсэн байгаа. За эмч хүлээж аваад тэгээд ерөнхийдөө Pina Perpetual гэдэг тунг бол одоо буруу хэрэгэлсэн юм байна гэдэг мэдээллийг өгсөн. За эндээсээ холбогдоод бид нар Монос эмийн сантай холбогдсон. За ингээд эндээс нийт 23 хүүхдэд бол рецептээр энэ эмийг өгсөн юм байна гэсэн ийм судалгаа гарсан. Ингээд энэ хүмүүстэй ярилцаад бүх хүүхдүүдийг бол одоо дуудаж авч холбогдох шинжилгээ хийж тодруулах шаардлагатай гэж ингээд дуудагдаад одоогийн байдлаар бол манай дээр 16 хүүхэд хэвтчихэд байна. За үлдсэн хүүхдүүд маань болохоор зэрэг бол хэдийгээр эмээ худалдаж авсан боловч уугаагүй байгаа. Эмийн санчийн хайхрамжгүй хянуур болгоомжгүйгээс болж нера хүүхдүүд хордоод байгаамаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчийн бичиж өгсөн жорын дагуу Монсын салбар эмийн сангаас эм аваад жорыг нь асуудал 20 хуваасны нэгийг нь өгдөг эмийг эмийн санч бүтнээр нь өгнө. Өнөө өглөө ирсэн хүүхдийн тунтай эм гэж хэлжээ. Энэ талаар эмийн хордлогод орсон хүүхдүүдийн эхчүүд дараах тайлбарыг өглөө. Тэгээ одоо манай хүүхд 3 сартай. Яг хүүхд манай хүүхдийн нөгөө тархины даралттай байхгүй. Тэгэл тийм аншаал яг ер нь бол өрхийнхээ эмчдэр очиод дүүргийнхээ эмчээс бичүүлээд тамгалуулсан жороороо тэр одоо нөгөө ганцхан олгогддог тусгай тийм зөвшөөрлөлтөд эмийн сан байдаг шүү дээ. Неран эмийн сан гэдэг Монс гэдэг. Тэндээс нь л очиж авсан энэ өгсөн 1 минутын дараа хүүхд тэгэл биеийн сулраал угаасаа бүр нам унтаад өгч байгаа юм чи. Нүд мүдэн зэхийгэл мэмэ идчихсэн алдаал унтаад өгч байгаа. Тэгэл яг тухайн үед бол тэгж унтчихлаа гэж ойлгохгүй шүү дээ. Тэгэд бас жоохон хүчтэй юм байна да. Ямар хурдан унтчихваа гэл мэмэг үзэд идэхгүй унтаад гэсэн байхгүй. Тэгээд нэг 2 цагийн дараанаас хүүгээ хөхүүлээ да гэл ингээд сэрээсэн чи сэрэхгүй. Тэгэл за нилээн л олсноо урд өдрүүдэд нь унтцсан байсан юм. Уйлцсан байсан юм болохоор унтцсан байлгүй. Амарч байгаа байлгүй үждэл. Ход ингээд нөгөө юм таблетктэй юм өгсөн байхгүй. Тэгээд ягаад ийм таблетктэй байгаа юм бэ гэдгсэн чинь одоо тэр нунтагч ерөөсөй байха болцсон шүү. Манайх таблеткаар үйлдвэрлэлт болсон гэдэг. Тэгээ ингээ харсан чинь ард нь 100 мг гэвчнээс эн чинь тэгээд 100 мг гээд ард нь N10 гэсэн байсан байхгүй. Тэгэхээр энэ чи одоо 10 ширхгийнх нь тун юм уу эсвэл 1 ширхгийнх нь тун юм гэсэн чинь ерөөсөө нэг юм хэлээгүй. Одоо ингэдэг болцсон. Тэгээд би одоо энийг хит хуваах уу гэсэн чинь бүтнээр нөгөөрэй гээд. Тэгээд нэг санагдаа гэртээ ирээд бас 1883 руу нуцсан байхгүй. Тэгээ энэ үнэхээр яг ингэж өгөх нь зөв танах ингээ үйлдвэрлэхэ болцсон чинь зөв энэ амт нөгөө хутгаад ингээ үдсэн чинь амт нь айгүй сонио болцсон. Тэгээ айгүй их ингээ нөгөө халбаг энтер дүүрээ тэгээд энэ чинь арай л их байгаа юм биш үү. Тэгээ амт нь хүртэл өөр болцсон биш үү гэдгсэн чинь зүгээр манайх тэгдэг болцсон гэдэг. Тэр утсан дээр нь сууж байгаа хүн ч гэсэн бас айгүй тийм одоо нөгөө мэдлэггүй л юм байсан л та. Миний амийг дагуулаад ааха тийм ааха гэл нэг тийм. Энэ танай юм чи одоо доод мод ямар өндөр юм бэ? Энд ч одоо энэ хүүхдэд арай л нунтаг юм өгдөгсөн чинь таблеткаар байх юм чинь нөгөө юу нэг хөдөлгөгч юм гэдэг уурлаа та одоо юу яриа та 50-аар ингэж боддог ингээд тэг 1005 гээд энэ 50 гаргаж ирээд тэг бодсон бол хөө яана уучлаарай энэ чинь нэрээ том үний тоолоо тэгэл эрхлэгч мөрөглөгч рүүгээ оцтол хоорондоо оцтол бүр юм болчихсон. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал өмнөхөөсөө дээрдэж байна гэж хэлж байгаач цаашид хүүхдүүдэд хэрхэн нөлөөлөхийг хэлж мэдэхгүй учраас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар мөн өрхийн эмнэлгийн эмч нарын хяналтанд ойлгоо хэлж байсан юм. Эхний байдлаар хийгдсэн шинжилгээнүүдэд бол ерөнхийдөө одоо нөгөө унтаад хоол идэхгүй байсантай холбоотой цусан дахь чихэр баг зэрэг багассан өөрчлөлт 4 хүүхдэд гарсан. Бусад шинжилгээнүүд бол одоогоор харьцангуй 50 байгаа.
За цаашдаа бол яг эцэг эхийн төлөвлөлт бол биднээс асууж байна л да. Энэ одоо ингээд энэ удаа эдгэрээд гарахад одоо мэдрэл сэтгүүд өөрчлөлт өгөх үү? Бид нар одоо юмд их санаа зовж байна энэ гэсэн ийм зүйлүүд бол яг тэгэхээр бид нар бол хүүхдээ эмчлэгдээд гарсан тохиолдолд бол холбогдох шинжилгээнүүдийг дахиж наривчилж хийн өрхийн эмнэлэг тэгээд одоо нөгөө дүүргийн эмнэлгийн хүүхдийн мэрэгчлүүдэд бол заавал хүлээлгэж өгнө. Ийм журмаар энэ хүүхдүүдийг бол гаргаж хяналт тавина. Өрхийн эмнэлгийн эмч нарын хяналтанд байлгахаа хэлж байсан юм а. Пенопарпитал гэдэг эм нь зөвхөн 3 гал эмнэлгийн урд байрлах Монсын эмийн сангаас эмчийн жорын дагуу худалдаалагддаг өндөр тунтай эм юм а. Энэ эм нь бүтэлтэй төрснөөс болж бүх үеийн шарласан болон тархины цусан хангамж дутмаг, тархины даралттай хүүхдүүдэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар тусгай зөвшөөрөл бүхий чараар өгдөг юм. Том хүний тунг бага насны хүүхдэд өгөхдөө 20 хуваасны нэгээр өгдөг. Тунг хэтрүүлсэн тохиолдолд хүүхэд унтаа байдалд орж тархины үйл ажиллагаа удаашрж сэтгцэд нь муугар нөлөөлдөг юм байна.